Тэгээд яхаар вэ тэгээд. За асан бацхан уу? Орой минь төргийа. Одоо ингээд нөгөө нэг манай үйл ажиллагаа явж байгаа байхгүй юу? Тэгээ ерөөхдөө ингээд хүн болгон завгүй л байна да. Залбаах нэг влог маягийн юм бичээл ах шиг л байна. Одоо тэгээ яри да. Тэ. Залуусаа бүгдд нь энэ видеог үзэж байгаа өдрийн мэндийг хүргье. За ерөөдөө нэг ивент үйл ажиллагааны ард манай тайзны багийнхан үйл ажиллагааны багийнхан хэрхэн ажилтгийг та бүхэндээ товч танилцуулъя. За бүгдээрээ дотгошоо студ руу орцгоё. За одоо дотор яг одоо бол тайз засагдж байгаа. Тэгээд бүгдээрээ яриа авъя. Дотор юу болж байгааг харцгаая. Яг одоо бол харж байгаачлан тайз маань яг засагдаж эхэлж байна. Мөн дээрээс нь артистууд маань ерөөхдөө бол бүжийнхаа бэлтгэлд орж байна. За хэдүүлээ ер нь бол хэсэг гол хүмүүсээс яриа аваад явъя. Хинээс яриа авах вэ? Захирлаас юм уу? За одоо та бүхэнд Ori Studios-ийн гүйцэтгэх захирал одоо ивентийн ерөнхий продюсер гэж явж байгаа. За тэгээд сэтгэлийн болоо одоо яг ямар чиглэл дээр ажиллаж байгаа хэсгийг тодруулаад явъя. За орой минь. Хай орой минь. За. Юу болж байгаа? Одоо нөгөө нэг ивент үйл ажиллагааны ард манай тайзны багийнхан үйл ажиллагааны багийнхан хэрхэн ажиллаж байгаа талаар жижигхэн мини влог явж байна. За одоо таны сэтгэлийг сонсъё. Та одоо яг юунд төвлөрөөд те яг ямар олон ажил руу орсон явж байна. Яг одоогийнхэн сэтгэлийг сонсъё. Ямар гоё хөдөлмөр өншлүүлж байгаа юм шиг санагдав шүү дээ. Ер нь бол өнөөдөр болохоор юу байж байна? Ивент маань хагас өдөр. Тэгэхээр өнөөдрийн үед бол яг нөгөө заалныхаа бүх декор болон юунуудын тайз бэлтгэлийн ажлууд руу анхаарж гин. Тэгээд тэр зүйлүүдээ бүгднийг зэгцлээ дуусгаад тэгээд хэрвээ энийг бэлэн болгочих юм бол entertainment үзүүлбэр артистуудаа бүгднийг бэлтгэж тайзан дээрээ яг гарахад бэлэн болгож бэлдэнэ. Rehearsal хийж бэлдэнэ гэсэн. Одоо хэдэн хөвтэй явж байна? За 100 орн бодох юм бол ер нь нэг 75% та болсон байх шүү. Тий. Одоо нэг юм полишинг хийх, нэг сүүлийн ажлуудыг нь цэвэрлэж гоё болгох гэсэн нэг тийм. Таны сэтгэл хэр вэ яг одоогийн байдлаар? Ямар ч юу алгаа амар up and down алгаа тий. Угаасаа хийх ёстой гэж бодоод тэгэл бич. Тий. За баярлалаа амжилт хүсье. Thank you. Баярлалаа. Яа. За сайн байна уу? Орой минь. За ивентийн талаар сэтгэлийн сонсъё. Одоо яг ямар үйл ажиллагаан дээр яаж чиглүүлж ажиллаж гин. Яг одоо тэгээд уг нь студидтэй ажиллаж байгаа л да. Юу яаж байгаа л да. Зөвлөөд л явж байгаа юм л да. Тэгээд зөвлөөд өөрөө бас хийгээл явж байна. Тэрийг ингээ яг нэг хэдийн хувьд ч юм болохоор яг нэг шоунууд дээр ажиллаж байсан, олон ивент дарга хэмжээ хийж байсан болохоор нэг их айхтарч би ч гэсэн туршлага байгаа л да. Тэгээд ер нь бол юмнуудаа гэрэлгээ юмнуудаа өгсрахтаа яах вэ, ийх үү, тайз одоо гэрэл хөгжим ивент чинь айгүй олон бүрдэн шүү дээ. Тайз зөвхөн тайз биш. Тэг гэрэлгээгээ дуу тэгэл засал гэж зөндөө юмнууд орж байгаа шүү дээ. Тэр болгоны чи яг базаад энэ ийм гарах уу, энэ ийм болох уу хэзээ зурган дээр төлөвлөд явж байгаа ч гэсэн амьдрал дээр ажил дээр яг ингээд бодит байдлаар гараад ирэхээр хэмжээ өөрчлөгдөх тэр дороо одоо цаг шахуу байгаа учраас яаж хурдтай сэлгэж юугаа гаргах вэ, шийдлээ гаргах вэ гэдэг тал дээр л одоо анхаарч байна да. Одоо ер нь тайзны байдал хэдэн хувьтай явагдаж байна? Тайз 80% болсон ба шүү дээ. 80%. За баярлалаа амжилт хүсье. За ерөөдөө бол манайхан бас их гээл гоё хүмүүс их таваад нэг залбаа гэдэг нэг байгаа. За явцгаая. За орой минь нэвлэж байгаа. Өнөөдрийн ивентийн талаар бэлтгэл үйл ажиллагааны талаар тийм талаар асууж явж байна. За ивентийн ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа тийм. За. Одоогийн тайзны бэлтгэл байдал ер нь хэр байна? Ивентийн найруулга тал дээр ерөнхийдөө хэр байна? Бидний амар заяа. Ерөнхийдөө бол айгүй олон шинэ юмнууд туршиж байгаа. Аль болох галактик мэдрэмжтэй захиалагч нарын хүсэлтийн дагуу галактикт байгаа юм шиг ертөнцийг бүтээгээд тэгээ тийм мэдрэмжийг өгөхийн тулд бүх зүйл дээр анхаарч ажиллаж байгаа.
хөтлөгчөөс ахуулаад те тэгээ дан ганц нэг хүн гарч ирэх хөдөлдөг биш холограмтай хосолсон хөтлөгтэй гэдэг ч юм уу. Тэнгүүтээ тайзны шийдлүүд, бүжигчид, хувцс, хунар бүх зүйл дандаа галактик гэдэг өөр нэг ертөнцид байгаа юм шиг байна. Тэгэл бэлтгэл ажил маань дажгүй явж байна. Одоо тайзнууд маань дуусаад тэгэнгүүтээ үзүүлбэрүүдийн хувьд бас дандаа шинэлэг үзүүлбэрүүд байгаа. Студийн хувьд одоо ажиллаж байгаа найруулган дээр ажиллаж байгаа анхныхан тохиолдол байгаа шүү дээ. Манай Ори студиосын талаар ерөөхдөө давуу талуудыг нэрлэх юм бол Юу амар их юм байгаа шүү дээ. Гэхдээ би юу шүү дээ. Нөгөө Орид ажиллаж исэн болохоор юмнуудыг амар сайн мэдээд байгаа байхгүй. Монголын хамгийн том те хамгийн анхны ийм том 2200 м квадрат байтай студ дээшгээ бас ийм гоё өндөр те. Тэгэхээр энд бид нөгөө хүснээрээ ертөнцөө бий болох боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр энд ямар ч арга хэмжээ хийсэн одоо ингээд өөрсдийнхөө тайзны шийдлүүдээ одоо жишээ нь энэ хоосон байгаа ч гэсэн бид нар дээшгээ ингээд юу яана. Тэнд байгаа том энэ гариг ертөнцүүдийг өргөөд дээш нь болгочих штэ. Тэгэхэд яг л энэ орчин маань ч гэсэн дахиад энд нь хүмүүс байгаа мөртөө дээшгээ харахад галактиктай юм шиг мэдэмж байгаа. баярлаа. Амжилт хүсье. За баярлаа. Уучлаарай сайн байна уу? За би нэг хэдий бас очие. За. Ори студиосын яг ивэнтийн үйл ажиллагаан дээр одоо Арийн баг, тайзны багийнхаа хэрхэн ажиллаж байгаа талаар ихэд миний блог бичиж байгаа байхгүй юу? За тэгээд сэтгэлийн асуу, тус ивэнт дээр яг ямар үүрэгтэй, ямар үйл ажиллагаанд оролцож байгаа вэ? За оройн дөргий. Орогийн энэ ивент дээр бид нар болохоор Акро Mongolia Circus Entertainment-ын одоо багны акробат. Энэ 6 метрийн өндөр хос багны акробат. Хоёр дахь нь болохоор 9 метрийн өндөрдөх одоо сандал дээрх тэнцвэрийн гэсэн хоёр үзүүлбэрээр оролцож байгаа. За энэ хоёр үзүүлбэр маань одоо циркийн 5 жанрыг хосолсон нэг юм үзүүлбэр байгаа. Одоо агарын үзүүлбэр, дээрээс нь гал, гимнастик гэдэг тэнцвэр тийм ээ. Гэсэн ийм хосолсон ийм үзүүлбэрүүд явж байгаа. За ойлголоо. Ер нь бол цирк бол одоо хоног төхөөрөмж техникүүд нь бүгд стандартын дагуу явах хэрэгтэй ах тийм ээ. За тэнгууд манай Ори студиосын одоо давуу талууд нь танд хэрхэн санагдчих байна? Давуу талуудын Сайхан байна шүү дээ. Сайхан байна. Цирк чи өөрөө орон зай шаардсан урлаг. Маш том орон зай байх хэрэгтэй байдаг. Тэгээд энэ сайхан өндөр байна. Энэ том зай байхад бид нар ч одоо хаанаас л хаанаас юмад цөөрлүүлээд агарын юу гэхэд дэш 17 м айгүй хангалттай өндөр. Тэгээд айгүй гоё байна их тухтай. Тэгэхгүй одоо Улаанбаатар ч ер нь тэгээд нэг янз бүрийн ивент тоол яхад ч нэрээ 5 м 6 м гэдэг ер нь хэмжигдээд идэг. Энд чи бол ингээд хязгааргүй сайхан өндөр таацтай зайтай маш гоё байна. Тухтай байна тий. За баярлалаа. Ивентэд нь амжилт хүсье. За баярлалаа. Тэрэгч юу асууж вэ? Тэрэгч. Тэрэгч юу асууж? Oh my god. За орой минь. Үнэтэйс. За ивент үйл ажиллагааны тайзны ард юу болж байна гэдэг талаар ихэд жижиг миний блог хөтлөө явж байна. За та тус ивентэд яг ямар үүрэг ролтой оролцож байна? Сэтгэлийн сонсъё. За одоо ямар ч байсан юу яаж байна? Манайх ажлыг хийж байна. Өчигдөрөөс эхэлж хийсэн. Нилээ нөгөө ямбай чамбай хийхгүй бол бас ингээд нөгөө тооцоолоогүй анхудаа хийж байгаа ажлууд бас их байна. Тийм болохоор би үл яг өөрөө ингээд хянагч маягаар юмаа шалгаж байгаа маягаар одоо нэгсэндээ хуруу нэмгээс илүү хошуу нэмж алдчихж байгаа. За. Ихтэй энэ бүх ажил маргааш 15 цагт бүгд гоё болчихно гэдэгт найдаж байна. Ер нь гоё хийн. За тэхийн тулд өөрөө яг ингээд зогсож байгаа шүү. За баярлалаа. За окей. Ерөөхдөө Ори студиосын танд одоо бүх энэ чимэглэлүүдийг бэлтгэхэд те ер нь студийн давуу талуудыг та нэрлвэл. За Ори студийг би болохоор нодонгоос эхлээд харсан л да үнэхээр гоё те одоо Монголд байхгүй дэлхийн стандартд нийцсэн том кино павильон нэгцэн гэж харж байгаа. Тэгээд энэ дээр юу л ямар шоу болно энд одоо жинхэнэ болдог газар гэж харж байгаа. Тэгэл те таасны өндөр байна, хэмжээ байна, дуу тусгай харалт бүхэл юм нь одоо даваа юм их байдаг. Тийм учраас би Ори студитэй хамтарч ажиллахад их таатай байдаг. Ямар тохиолдолд ажиллаа зохицуулаад орж ирэхийг боддог. За баярлалаа. За ивентэд нь амжилт хүсье. Ивент үйл ажиллагааны хэсэгт одоо засагдсан жижиг бүтүүдийг танилцуулах юм бол одоо жишээ нь яг бол ном сум буюу эрхийн мэрэгний хэсэг байна. За ном сумтай одоо эдгээр гаригуудыг бас онж тоглох боломжтой. За цаашлаад энд бол яг гольфийн хэсэг талбай бол засагдж байна. Ер нь бол тэгээ ажиллаж байгаа юм бол энд жишээ нь ном сум маань хавчиж болж байна, гольф тоглож болж байна. Ерөнхийдөө 2160 м квадратад бүхий л зүйлийг ерөнхийдөө ингээд шингээгээд засах боломжтой байгаа.
Болцсон уу? Болно. За орой минь. сайн. За Орой. тайзлалтын ажил хэр явж байна? Сэтгэлийн сонсъё. Ер нь бол нэлээд төхөлжтэй нэг өдрийн дотор гэхэд бол бас 90% түргэл. Зарим нэг жоохон одоо биднес шалтгаалгүй нь бас болчихлоо. Өглөө ирж дуусгах гэж болж байна. За орын студиос дээр одоо л ер нь юу л барьж ирч тэ юу л ингээл бүтээн босгож байна. Студийн давуу болон сул талуудыг хэлбэл та юу гэж хэлэх вэ? Ер нь бол давуу тал ихтэй. Тоног төхөөрөмж одоо энэ сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн хөшигний систем дээгүүр байгаа тайлнууд, винчнүүд одоо энэ дээрээс нүсэр том тайз барьсан ч ямар ч асуудалгүйгээр барих тийм. Одоо бүрэн нөхцөл нь хангагдсан гэж бодож байна. За Нэг айхтар сул тал бол нэг олж харахгүй байна. За баярлалаа хавьд нэмжил гэсэн. За баярлалаа. Хөтөд нэг нь яриа өгч шүү дээ. Бусад ирэх гэлсэн ирч. За орой минь. За одоо тус ивент дээр яг ямар үүрэгрэлтэй яаж ажиллаж байна? Дуучдын ард бүжиглэж байгаа. Масын бүжигчтэй тийм үү? За ер нь студид орж ирээд анхны сэтгэл нь ямар байна? Одоо ийм том зааланд бэлтгэл хийхтэй ерөөхдөө бол ерхий сэтгэлийн сонсон ямар байна? Бүр амар том тэгэл орж ирэл вау ямар гоё газар байл гэж харсандаа ер нь төгчл мөгчл тайзлууд амар гоёс. Таалагдж байна уу? Тийм. За ивентэд амжилт төсөө. Өөр сэтгэлээ хэлэх зүйл байна уу? Маш гоё юм болно хаа. За амжилт төсөө. Баярлаа. Орой минь. Орой минь. За ивент дээр яг ямар үүрэгрэлтэй яаж ажиллаж байна? Сэтгэлийн сонсъё. Бид нар суйсаас оролцож байгаа бүжигчин хийж гин. Тэгээд бас хэдэн нарын албанд ажиллаж гин. Тийм тэгээд аль-алинд нь л орж гин доо. Тэгээд завсар зайгаар нь бүжиглэж гин. Тэгээд гарахгүй үедээ арын албанд. За ойлголоо. Орын студиост орж ирээд анхны сэтгэлийн сонсвол ямар сэтгэлтэй байна? Энд байдаг гэж сонсч байсан. Гэхдээ ерөөсөө ирж ингэж нөө хажуугаас нь харж байгаагүй айгүй гоё газар байна. Яг юу нь гоё вэ? Ойр орчим талбай одоо энэ том заал одоо энэ нөгөө voice center болдог гэсэн. Тэгээ энд болдог гэж бол мдээгүй тэгээд ирээд харлаа гоё том павильон байд юм байна. Тэгээ дээрээ опс байд юм байна, өрөөнүүд байдаг юм байна. Дотроо галтайгоо нөө ажилчдын ажиллах юу сайхан бүрдүүлсэн газар байна. За. Ер нь бол сэтгэлд нь маш сайн нийцэж гин гэж ойлгож болох уу? Болно бас. Ажилд орно гэвэл орохоор л газар байна. За баярлалаа. Ивентэд нь амжилт хүсье. За баярлалаа. Лайк. Угсаа манай студид гоё л та. Хинч байсан. Гоё л хийж хэлнэ юм даа. Ямар ч байсан ард ажиллаж байгаа багийнхантайгаа, тайзны багийнхантайгаа, үйл ажиллагааныхантайгаа ихэд бол сэтгэлийн санслаа. Дээрэс нь яг одоо яг ямар үйл ажиллагаанууд явагдаж байгааг бас хэсэгхээ харууллаа. За тэгээд одоо бид хэд бол амрахгүй ажиллана маргаашийн 15 цаг гэхэд энд юу ч хийхдэггүй бэлэн болцсон байна. За тэгээд ерөнхийдөө бол ивэнтийн дараа бас жижиг влог орноо та бүхэн үзэж сонирхоорой. За би ажиллаа байлаа. Баярлалаа.